За 2-4 одоо 2-4. А цэгээс гарсан явган хүн 4 км явсны дараа түүнээс 6 км зай илүү урд км цаг илүү урдтай дугуйтай мараас нь гарсан гэж. За энэ ингэж. За А цэгээс ийш 4 км зайтай Б цэгээс гэж. Б цэгээс цааш явах. За эхний гарсан хүн энэ Б дээр ирсэн байх үед, явган хүн ирсэн байх үед одоо энэс дугуйтай хүн А дээр явган хүн Б дээр ингэ цаашаа явж гисэн. Тэгээд С цэг дээр хоёулаа уулзсан гэж байна. Өөрөөр хэлбэл Б хүртэл явах, нөгөөх нь араас нь хөөж яг Б С дээр хоёулаа уулзсан гэж байна. За тэгвэл Б С хоёрын хоорондох зайг Y гэж хэлж, Y гэж хэлж. За тэгээд ийм хэллээ. За явган хүний хурдыг Б гэж. За тэгвэл дугуйтай хүний хурд бол юу болох вэ? Түүнээс 6 км цагаар илүү хурдтай гэхэд Б-д 6 болно. За энэ хоёрын явсан хугацаа бол тэнцүү байна. Явсан одоо шиг яг гэхээр явган Б-гээс С хүртэл явсан хугацаа дугуйтай А-гаас С хүртэл явсан хугацаа тэнцүү байна. За энэ хугацаагаар нь тэнцүүлж тэгшгээр бичих юм бол ийм болчихно гэж. За явган хүний явсан зам бол Y замыг Б хурдтай туулсан. Дугуйтай хүн Y дээр нөхөн 4 замыг, Y дээр нөхөн 4 замыг, Б дээр нөхөн 6 хурдтай туулсан. Б дээр 6. За эндээс энэ дээр Б дээр нөхөн 6 ярина, энэ дээр Б ярина бодчих юм бол яг Y Б нөхөн 6 Y тэнцүү Y Б нөхөн 4 Б. За энэ тэгэхээр 6 Y тэнцүү 4 Б буюу эндээс яг Y-ийг Б тухайн гэдэг бол 3-2 байна. Өөрөөр хэлэх юм бол юу гэсэн үг вэ? Дугуйтай хүн гарснаасаа ийм цагийн дараа явган хүнийг гүйцсэн гэж байна. Тэгэхээр дугуйтай хүний энэ явсан зам хугацаа бол яг гэхээр энэ байна. Тэгэхээр энэ бол яг явган хүний энд ирсэн хугацаатай адилхан буюу Y-ийг хуваах Б. Өөрөөр хэлэх юм бол энэ бол бидний олох ёстой A, B хоёр гэж. A, B. A 2, B 3 гэж харж байгаа. За цаашаа гүйцэд буцаж 6 км цаг явсаар A'д ирсэн гэж. За тэгээд явганы хурдыг Б гэх юм бол түүний явсан нийт хугацаа гэж. За одоо энэс би нэг юм болох байна. Явганы явсан хугацааг тодруулах гэж. Явганы явсан хугацаа бол хурд нь Б чинь 4 км замыг ямар хугацаанд явах вэ гэхээр 4-ийг хуваах нь Б хугацаанд явна. Замыг хурд хуваах хугацаа. Тэгэхээр эндээс энэ үрсэн хугацаа бол 4-ийг хуваах нь Б. А эндээс энэ үрсэн хугацаа бол түрүүний олсон 3 нэмэх нь 3-2 цаг. 3-2 цаг гэдэг чинь 63 тоогод 22 40 минут болсон. За буцаад 6 км цаг хурдтай Y дээр нэмэх 4 замыг болсон. Нэмэх нь Y дээр нэмэх нь 4 замыг 6 км цаг хурдтай явсан. За ингэж явах юм бол одоо энэс би нэг юм олчих боллоо. Энэ хоёрыг харж байгаа. Энэ хоёрыг харж байгаа. Энэ хоёрыг харж байгаа. Энэ энд юм бичиж байна. Y гэдэг бол 3-2-ийн үрчин Б гэсэн. Б-ийг шалгаж. За одоо Y-ийг энийг энд орлуулж тавих юм бол 4-ийг хуваах нь Б дээр нэмэх 3-2 нэмэх Y-ийг хуваах нь 6. За нэг за энэ одоо би нэг чи доо болчихлоо гэж. Өөрөөр хэлэх юм бол тэнцүү 4-ийг хуваах нь Б дээр нөхөн 3-2 нэмэх Y-ийг хуваах 6 гэж чинь ийм бол энийг 6 тоолсон. 2 хурааг 3 гэхээр 9-ний Б нэмэх энийг энэ тоохоор 3-2. За эндээс одоо яг энэ хоёрыг эмгэгдэх юм бол 3-4 нэмэх нь за хуваах нь бэтэм шиг энэ юм. Нэмэх нь 4-ийг хуваах нь Б нэмэх нь 9-ний Б. За энэ бол явган хүний нийт аялсан хугацаа гэж. Аялсан хугацаа. За энийг бол яаж бүрдэх вэ гэхээр энд нь C энэ бол яг D E нь болохоор 4
F нь болохоор 9 юм. За ингэж гарч байгаа. За цаашаа үргэлжлүүлээ гэж байна. B ийм байх үед явган үний зугаалсан хугацаа хамгийн бага нэхэр энэ хугацааг энэ Т гэсэн хугацааг хамгийн бага утгыг болно. B ямар хамгийн бага вэ? За энэс мэдээж уламжлал авчих. Т шийдэх гэдэг болох гэхээр B-гээр уламжлал авах. Тогтмол тооны уламжлалыг энэний уламжлал хасах дөрвийн хуваах нь B квадрат. Нэмэх нь энд бол B-ийн коэффициент чинь 9 нэг байна. За энэ тэгтээ нэгж. Энэ бол уламжлал байгаа шүү. За энэ тэгтээ. Тэгэхээр энэс яг л энд чинь 36, энд чинь B квадрат гэж. B квадрат нь 36 гэдгээс B чинь нэмэх хас 6 байна. За B нэмэх хас 6 юм бол B-гээр явган үний хурдыг тодорхойлох тэмдэлсэн учраас нэмэх эерэг утгыг аавна. B тэнцүү 6. Явган үний 6 гэдэг цагийн хурдтай явдаг юм. 6 гэдэг цаг хурдтай. За тэр үед явах үед яг тэгэхээр уламжлалын тэмдгийн хоёр талд одоо жишээ энэ уламжлалын тэмдгийн 6-аас өгш би нэгийг оруулчих. Нэгийг оруулах юм бол энэ болох вэ гэхээр хасах дөрөв нэмэхэд тэгээс баг болно. За 6-аас бага үед өмнө нь хасах болно. Хасах нэртэй. 6-аас их 9-ийг оруулж. 9-ийг оруулах нь 9-ээс 81. Хасах 81-ийн 4, 81-ийн 9 гэхээр 81-ийн 5 буюу нэмэх. За 6 дээр бол уламжлалтай тэнцүү болсон. Тэгэхээр энэ бол яг буураад өссөн буюу энэ бол минус цэг гэж байна. За минус цэг гэдэг нь яг гэхээр явган үний зугаалсан хугацаа хамгийн багадаа B тэнцүү 6 гэсэн хурдтай явж байгаа 6 тэрбум цаг хурдтай явж байгаа үед тийм ээ явган үний зугаалсан хугацаа хамгийн бага утгаа авна гэж. Хамгийн богино хугацаанд зугаална гэсэн. За тэгэхээр энэ дээр дахиад нэмэлт тайлбар өгөхөд хугацаагаа B-гээс хамааруулж олсон тухайн функцээс уламжлал аваад тэгтээ тэнцвснээр B тэнцүү 6 гэж гарсан. За энэ бол одоохоноос ичгтэй зэрэг байна. Тэгээд B6 үед энд нь нэгийг оруулаад энд нь 9-ийг оруулсан. 6-аас өгш 1 гэсэн утгыг оруулахаар тэгээс бага гарсан. 9 гэсэн 6-аас их утгыг оруулахаар энд нэмэх гарсан. За тэгэхээр 6 гэсэн утгаас өмнө хасах утга авч байгаа чинь функц буурна гэсэн үг. Хойд нь нэмэх утга авах чинь функц өсөх гэсэн. Тэгээ функц өсөөд буурахаараа хамгийн бага утганд авах нь буюу B тэнцүү 6 үед яг хүний зугаалсан явган үний зугаалсан хугацаанд хамгийн бага байна гэсэн ийм үр дүн гарлаа. За ингэснээр 2-ын 4-р бодлого маань бодогдож дууслаа.